Амралтын өдрөө Премьер спорттой өнгөрүүлж байгаа үзэгчдаа бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бол Бэм гараг бид та бүхэндээ М-банк аренагаас 3 тоглолтыг шууд дамжуулан хүргэх болсон. За энэ өдрийн хамгийн ихний тоглолт тухай Амазонс болон Алтын одын багийн эмэгтэй тоглолтоор та бүхэнд хүргэж байна. За энэ хоёр багийн хувьд улирлын эзэмт хоорондоо тоглож Амазонс хоцсон байгаа. Гэхдээ тэр үеэс хоошоо Алтан од багийн хувьд за NCAA-ийн 1-р дивизионд тоглож байсан Эммани Жефферсон гэсэн сайн тоглогчоор игнэндээ нэгтгэсэн. Амазонсын хувьд тэдний аварга хамгаалах замд нь одоогийн байдлаар нэгч баг саад хийж амжаагүй байна. Мөн энэ багт өнөөдөр нэг онцгой зүйл байгаа нь ариун цэцэг хулан нэр дээдлигийн анхны тоглолтоо хийж байгаа. За хулангийн хоёр дахь тоглолт нь болохоор ингээд үзэгчдээ тоглолт хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая. Баг тамирчтай болон М-банк аренад хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын сагсан хөмгийн холбоо үндэсний дээдлигийн 2025-аас 2026 оны удирлын ээлж тоглолтыг эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн тоглолтын талбайн зочин багаар Улаанбаатар Амазонс. Хоёрдугаар 1 багийн албан тоглогч Улаанбаатарын Инхтийн. Хоёрдугаар 25 багийн албан тоглогч Магванорын Эрдэнэт. Хоёрдугаар 3 багийн төвийн тоглогч Хөдөн намгийн Бимчав. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Нэмдоржийн Эрдэнэма. Хоёрдугаар 6 багийн албан тоглогч Чимэцэнгийн Уртнасан. Хоёрдугаар 7 багийн албан тоглогч Тэнцчавын Болор Цэцэг. Улаанбаатар Амазонсгийн гарааны 5 тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 11 багийн албан тоглогч Кейли Твон. Хоёрдугаар 16 багийн албан тоглогч Батцоожийн Болор Эрдэнэ. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Баатрын Болор Эрдэнэ. Хоёрдугаар 13 багийн тоглолтын тоглогч Онлбаатарын Хулан. Хоёрдугаар 5 багийн ахлагч багийн хүчний тоглогч Бат Эрдэнийн Ариун Цэцэг. Улаанбаатар Амазонсгийн ерөнхий дасгалжуулагч Хавьер Гарсия. Энэ өдрийн тоглолтын талбайн эзэн багаар ивент итгэгч Гигэнбэшин компани Дэндимэн банк санхүүгийн байгууллага Алтан од. Хоёрдугаар 1 багийн албан тоглогч Болортягийн Болор Эрдэнэ. Хоёрдугаар 7 багийн албан тоглогч Гаавигийн Мөхсүүл. Хоёрдугаар 8 багийн албан тоглогч Гантулгийн Ариун Эрдэнэ. Хоёрдугаар 5 багийн албан тоглогч Гаавигийн Баасан Дулам. Хоёрдугаар 13 багийн албан тоглогч Бямсүрэнгийн Шүрэн Цэцэг. Хоёрдугаар 6 багийн албан тоглогч Жанчвийн Соёдма. Хоёрдугаар 11 багийн албан тоглогч Басүрэнгийн Номин. Хоёрдугаар 9 багийн ахлагч багийн төвийн тоглогч Гантулгийн Цолцая. Автоотогийн гарааны 5 тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 3 багийн албан тоглогч Эми Шермани Джефферсон. Хоёрдугаар 10 багийн төвийн тоглогч Нентасүрэнгийн Номи Эрдэнэ. Хоёрдугаар 12 багийн тоглолтын тоглогч Базар бүрийн Инхтол. Хоёрдугаар 2 багийн албан тоглогч Оюун чулууны Зая.
Хоёрдугаар 24 багийн төвийн тоглогч Эрдэнэбаяны Нарангоо. Автодогийн ерөнхий засагч Төрвийн Эрдэнэ чулуун. Хоёрын тоглолтыг талбайшгүй явуулахаар Монголын Сагсан болбооны шүүгч Батчулууны Ариун Баяр. Монголын Сагсан болбооны шүүгч Наран Жаргалын Энх Далай. Талбай анхлаг шүүгчээр Монголын Сагсан болбооны шүүгч Гончиг Сумлагийн Санчирмаа нар ажиллахад бэлэн боллоо. Иргэн үзэгчид та бүхэн суудлаасаа босож Монгол улсын төрийн дуулаа үндэтгэн хүлээн авна уу? And don't you know how sweet it tastes? How sweet it tastes. Yeah, don't you know how sweet it tastes? How sweet it tastes. Yeah, don't you know how sweet it tastes? Now that I'm without you. Now don't emoji 않을래. Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхний амралтын өдөр айдахтаа 50% эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үндэсний дээдлигийн эмэгтэй багуудын тоглолт эхлэхэд бэлэн боллоо. За алтан од болоод Амазон суугуудын тоглолт эхлэхэд бэлэн болсон. За өнөөдрийн тоглолтод бол ариун цэцэг болон холнаар амралтаасаа иргэн чөлөөнөөсөө иргэн ирж тоглоход бэлэн болсон байна. Натан тайлбарлахаар өнөөдөр студид Насан Баян нэрсэн байна. Сайн байна Насан Баян. Өглөөний мэнд хүргэе. За өглөөний мэнд хүргэлээ. За ингээд 2 хогийн тоглолт эхлэхэд бэлэн болсон. Мэдээж Улаанбаатар Амазонсын хувьд бол өсөлтийг тэргүүлж удирлаа үргэлжлүүлж байгаа бол Алтан одын хувьд бол энэ жил бас их сайн тоглолтыг үзүүлж, жиг тоглолтыг үзүүлж байгаа. За ингээд 2 хогийн тоглолт эхэлж байна. За эхний тоглолт Улаанбаатар Амазонс багаас ирэхээр болж байна. За түрүү манай өргөлийн маань хэлсэнчлэн ариун цэцэг хулан гэсэн одоо Монголын Говьята бэрчт маань за нэг сарын хугацаанд амарсан санагдаж байна те 6-3-3-ын болоод үндсэн Сагсан омгийн одоо олон тэмцээнүүдээс учраас амралтаасаа эргэж ирээд энэ тэгээд тоглолтод орж байгаа энэ тоглолтын эхний оноо Батцоожийн Болор Эрдэнэ авлаа.
За Болор Эрдэнийн хувьд бол энэ жил маш сайн тоглолтыг үзүүлж ялангуяа одоо багийнхан лидерүүдийн эзүүд бол MVP төвшний тоглолтыг үзүүлж байгаа. Улаанбаатар Амазон 6-ийн амжилтаар үлрэрлээ. Үргэлжлүүлж байгаа бол за Алтан од багийн хувьд бол 3-2 гэсэн үзүүлэлттэйгээр хүснэгтийн яг хожигдлоор тооцох юм бол хүснэгтийн 2 дугаар харин бичигдэж байгаа. За тэгэхээр өнөөдөр Амазонсын эсрэг сайн тоглолтыг үзүүлэх байхаа. За хожигдлоор гэдэг нь бол хамгийн бага хожигдсноороо тий. Одоо энэ NBA шиг системээр хүснэгтийг гаргах юм бол 2 дугаар харин бичигдэж байгаа гэсэн үг. За Келли Чон өдөртний эхнээс BCL санагдаж байна тийм Амазонс багтай хамтаас олон улсын тэмцээнд оролцсон. За Болор Эрдэнийн довтлогоо амжилттай болсон номер 1-ээс гарчээ. За номер 1 ч өнгөрсөн 100 Амазонсын 3-9-3-ын багт Pro League-ийн үрээнд бас тоглосон. За энэ удаа Болор Эрдэнэ дамжуулдаг. Нөгөө Болор Эрдэнэ мэдээж авч ирсэнгүй. За бөмбөг үрсэн юм байна. Нажим шунаас бөмбөгийг Алтан од баг тоглолтод оролцуулсан заяа. Жефферсон задлаад Нарангоо заяа нэг тохиод дундаас шидсэн шидэлтэн амжилтгүй болсон. За самрын лог тэмцэл Келли Чон отгаад Болор Эрдэнэ авсан Амазонсын хурдан довтлогоо ариун цэцэг за дундын зай шидэлтийг хамгаалагч юм шиг шидлээд 5 тэг. Нарангоо За бөмбөгийн төлөв тэмцэл ариун цэцэг бөмбөгийг авсан урагшаа гаргаад өгсөн Болор Эрдэнэ донын зэн довтлогоо номжтой болсон. за ямар ч асуудалгүй л оноонуудыг авч ин да Амазонсоос. Болоод За эхний солилцоо бол эдэн жолон дасалжуулагчаас орж ирэх нь орой тодорхой болж байгаа шиг байна. За яа. Их тул шидэлтэн дутсан. За бөмбөгийг татах гэж оролцсон бөмбөг Нарангоо дээр ирсэн. Нарангоо эвгүй байдлаас довтлогоо номчгүй шууд хурдан довтлогоонд Улаанбаатар Амазонсог шилжиж байна. Булангийн довтлогоон дээр алдаа гарсан юм байна. за өнгөрсөн жил Хятадын дэдлийг тоглосон. Энэ жил Усны дэдлэгт эргэж тоглож байгаа Булангийн хувьд бол за өнгөрсөн жил тэгээд Хятадын лигээ дуусгаад араас нь бас залгуулад өөрөө гадны багаас 3-3 тэмцээнд бас ороод амьдсан. Нэг шилэлт амжилтгүй. За Булангийн 2 дахь шилэлт нь амжилттай болсноор 8 тэг гэж хэлж байна. За яг өргөлийн маань хэлжсэнчлэн ирчүүнд сууж болж байна. Энэ солилцоог оруулж ирнэ. Шууд амжилтын платинум ивент төвчээр дасандаа буу хаан Нэмбанк ажиллаж байна. Мөн шууд амжилтын платинум ивент төвчээр спортын дэмжигч хоёрыг альбиасны дэглэр топ мотор сэлж байгаа бол таатай байна. За бөмбөг алдалт болчлоо доо. Номер руу чигсэн амжилттай план. Жефферсоны амжилтаас доор таарууд амжилт байна. Болор Эрдэнэ Келли Чон заргээ түн тоглож Болор Эрдэнэ бөмбөг авсан Келли Чон. Дотгоон 5 секунд үлдсэн ариун цэцэг за зүүн жавчнаа шидсэн холын зайшилт амжилттай болсон 11 тэг. За төгсгэмээр эхлэлийг л Амазонс баг тавьж ин да. Буцаад Алтан од баг Жефферсон Нэмэн Донын зэн довтлогоо номжтой болсон. Нэмэн багийн хаахны 2 оног ажиллаа буцаад урагшаа гаргаад өгсөн ариун цэцэг Чон шидэлт оногч болсон гэсэн 2 тогломжийг Болор Эрдэнэ үсгээд 2 оног авч байна. Багийн 13 тон 13-2 За Амазонсоос гээд Болор Эрдэнэ ариун цэцэг хулан гэсэн 3 тоглогч ард байна гэхээр бас айхтар өндөр харагдаж шүү дээ. Гурлаар төвийн байр тоглогчид ялангуяа ариун цэцэг хулан хоёрыг бол 4 болон 3 дээр тоглоход бол тэгээ 3-3 тоглолтог хурдтай тоглогчтой үед ямар ч асуудал алга.
За Жефферсон. Тоглож байна. Номин. За Номин болор эрдэнэ хоёр. Залуучдын шаг тамтаа тоглож байсан хоёр тоглож бие биенээ хамгаалж байна да. Болор эрдэнэ алдаа гэж үзлээ. Ажуушнаас Алтоодог бөмбөгийг тоглолтод оролцуулна. Жефферсон их туул. За түүнийг улаан хамгаалж байгаа юм. Бөмбөг таслагдсан хурдан тоглохонд ариун цэцэг гараад ирсэн. Бөмбөг Жефферсноос гарсан гэж үзсэн. За гэхдээ Алтоогийн тоглогчид бол ариун цэцгээс гарсан гэж хэлээд байна. За их хэрэгэлцээтэй юм. Эрдэнэчлэн цэцгэлжуулагчийн хувьд бол өөрийнхөө челленжийг шууд захиалж явах шиг байна. Маш эрт челленж захиалж байна те. Нэгдүгээр үед өнгөш талдаа шороог багтал захиаллаа да. Шууд амжилтын Platinum мэддэг Ice Mark премиум брендийн шин төрөл Cookie-тэй Ereste заримг бодлоо гарсан байгаа. Эрдэнэчлэн цэцгэлжуулагч захиалсан челленж хариу дуудахгүй гарнаа. За гэтээ хэдий ариун цэцэг хулан хоёр тоглолт эхэлсэн ч гэсэн энэ бол Улаанбаатар Амазонсын бас яг бүрэн бүрэлдэхүүн бол биш. Лигоноор тоглогч нь бол бас нэг сарын хугацаатай санагдаж байна. Амралтай байгаа. За шүүгчд бичлэг үзээд дууссан байна. Шийдрийг намтаарай. За амжилттай болсон. За тийм ээ. Ариун цэцгээс бөмбөг гарсан юм байна. Алтоодог ямартаж бөмбөг эзэмшгэр боллоо. За ямартаж энэ хооронд бол тасгалжуулагчид багтаа зөвлөгөө өгөөд амтсан баг. Жефферсон Нарангоо. Нарангоогийн төлөвлөлийг тунд ажиг өглөөсөн дээ. Намын туул. За улаан бүгийн тасалчлаа. Эргээд Улаанбаатар Амазонс багийн хурдан тоглоо. Улаан. За өөрөө ч эцэг боломжтой байсан задлаа. Ариун цэцэг суул шидсэн холын зайшилтанд дуудсан болор эрдэнэ хоёр боломжийг үүсгээд гүн дотгоо намжилт бай. Шууд буцаад хурдан тоглоом шилжиж байна. Ариун Нарангоо Алтоодог. Нарангоо Жефферсон баруун дээрээ орсон тоглоом амжилттай нэгний шилдтийг хийгэр боллоо. Багийн 4 төгнө олсон. За хувийн ур чадвараараа лоног гууллаа да. Келли Чон дээр их гоё хөдөлгөөн хийсэн байна. Нэмээд ариун цэцгээс рүүжсэн. Гоё хэлсэн. За их туул эслэгээр шилжсэн. Заяа эргээд орж ирж байгаа юм байна. За заяа ч өнгөрсөн жилөө тэрний өмчлөө холын шилжлийн тэмцээдээс орж ирсэн те. За нэмэлтийн шилжилт амжилттай болсон багийн 5 тоноо болж байна. Штист оюутны лиг тоглодог байсан. Болор эрдэнэ. Жон. Цаашаа гаргаад өгсөн болор эрдэнэ. Зүйлээс нөгөө болор эрдэнэ өгсөн доош өгсөн амжилтыг ариун цэцэг 2-оор олгож байна. Багийн 15 тоноо 10 0. За Номин шүрэн цэцэг Жефферсон Келли Чоны эсрэг энэ удаа 100 явж ороод авчихсан ариун цэцгийн туссан хамгаалалт таалт амжилттай болсон. Эргээ шууд хурдан тоглоход Улаанбаатар Амазонс баг хүний илүүтэй Келли Чон хулан аваа шуу шидсэн холын зайшилт амжилттай болсон. Нарангоогийн самбар. За Жефферсон. Нарангоо. За амжилт ивүү ирсэн ч гэсэн гой залгууллаа. Доошоо жийсэн амжилт харин таслагдсан шууд хурдан тоглоход Улаанбаатар Амазонс баг шилжиж байна. Ариун цэцэг. За өөрөө самбар доогоор яваад дамжуулсан бөмбөг таслагдсан буцаад Жефферсны бөмбөг ирсэн 2 эсрэг дөрвөлээ гарч ирсэн. Энийг бол оноолох хэрэгтэй. Довлоон оноолтын нэмэлтний шийдэлтийг Жефферс хийхээр боллоо.
Аавын ур чадраараа лоонуудыг авч ин дааж Jefferson. Олонгийн эсрэг контакт аваад орсон гоё тоглоо. За энэ үед тоглолтын ихний завсарлага Алтан удаагаас ирж байгаа юм байна. Шууд амжилтын гол төвчдөг хамтдаа түрүүж алхах нь юунитэй. Шууд амжилтын Platinum Event-ийг спортыг дэмжих Toyota-гийн аль биесний дилер Top Motors. За Jefferson нэмэлтийн шидэлтэй алдсан Улаанбаатар Amazons баг хурдан тоглоонд Kelly Chong Нана дамжуулалт ариун цэцэг Нарангойгийн эсрэг явж ороод задлсан Kelly Chong болон за хамгаалалтын чилжилт бол томд ажиг болж шүү. Болор Эрдэнэ за хүнд байдлаар шийдсэн шийдэл амжилтгүй. Самраас Нарангой авсан буцаад заяа. Тоглоо эхлүүлж байна. Заяа. Jefferson. Нэмэн. Заслаамсан нэмэн. За Чоны эсрэг гоё иргэсэндээ уг нь хамгаалт хийх үедээ алдаа гаргасан юм байна. Ариун цэцгийн алдаа юм. За даашултаасаа. За Чоны алдаа юм байна. За Amazon-гийн багийн алдаа 4 удаа байгаа. Алтан удаагийн алдаа 1 удаа. Байгаа юм байна. Хажуун шугамнаас Нарангой. За Хамгаалт маш сайн болж байна. Ер нь ямар тоглоом хэлбэрийнх юм бодоо тоглооны хугацаа дуусч байгаа. Өөрөсөн тоглоо нь оногч болсон хамгаалтын самраа тулаан шууд 2 тоглооны төлөлийг эхлүүлсэн ариун цэцэг тоглоо оногт болсон. за дахиад 10 оны зэрэгдэл байдал үүсэж байна. Заяа. Нарангой. За тэг өндөр тоглогчид одоо Amazon-с олон байгаа учраас Нарангойд бол тэр самбарт ороод тоглох боломж одоогоор бол олдоогүй байна да. Jefferson Нарангойнуудаа холын шидэлтэйг үүсгэсэн. Нарангойгийн шидэл амжилттай болсон багийн 10 дахь оноо. Харин цэг за Amazon-с тоглоонд ямар хурдан шидэлж байна. 2-3 секунд хэвтэл аль хэдийн сэргийн талбараа ороод ирсэн байна. Чон. За доош өгсөн энд уушхаа явах боломж байгаа. Болон 3 онооны шийдэлтний амжилтгүй хамгаалтын самраа шүрэн цэцэг авлаа. Заяа. За тоглолтын эхлэлд бол Amazon сул шууд машин дал ихсэн. Тэр байдал бол одоо бол ерөнхий гайг болчлоо. 10 наас 7 өмнө зүрхтэй тоглолт үргэлжлэж байна. Славлсан Jefferson талаад өгсөн амжилт Нарангой 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Нарангой багта 3 оноо авчирч чадлаа. 4 онооны зүрхтэй болсон. За сүүлийн 6 оноог Нарангой ингээд олон шидэлтээр авчлаа. 2 шидэд 2. Болор Эрдэнэ. За байв шидэндээ Болор Эрдэнэ Нарангойгийн шидэлтэй хариуг орсон. Мөнгийн тоолонд 2 дахь удаага шидэлтэй амжилттай болгож байна. Энэ үйлрэл бол яалч Болор Эрдэнэ шидэлт мэсэтэй байгаа даа. Заяа. За нэмэн хүний илүү алтуудад байгаа шүү. Цаана заяа суларсан холын зан шидэлт. За хоёр багийн холын шидэлтээр буудалцаа тэхэллээ дээ. 4 тоглоомоор дарааллаа тий 2-аас 3 онооны шидэлт ирж байна. Хулан дайраад орсон. Ардаа үлдээсэн. Энэ удаад харин ариун цэцгийн шидэлт оногч болсон. Буцаа Jefferson. Алтан удаагийн тоглоо 1 минут 15 орчим секундын хугацаа тоглолтын эхний үе дуусаад үлдсэн байгаа тоглоо оногтой болсон. Хамгаалалт бас байрлал эзэлж амжсангүй тий. Удаан хугацаанд эзэлж амжаагүй учраас маш хурдан гоё тоглоомыг самбар дор хүнээс суулгаж чадлаа. За ариун цэцэг Kelly Chong ариун цэцэг Нарангойгийн эсрэг зөрүүд орсон. Довтлогоо нь амжилтгүй Нарангойгийн хамгаалалт тунд ажиг болсон. Алтан удаагийн довтлогоо. Нэмэн за эхний үеийн сүүлийн 1 минут бол ажлаад эхэлсэн байгаа. Тооны харьцааг тэнцвүүлэгч боломжтой довтлогоо нэмэн харин бөмбөг алдцаа. За хууламж тэгээ хурдан байна да. Хурдан болгоно гараад ирсэн. Дулгаан амжилттай. За яг болж исэн тоглолч сая өгн автоодоос. За ихтэй 5 онооны зүрхтэй байна бас. Гайгүй байна. Ардаа үлдээсэн.
Тоглоом авч хамгаалтын самраа авч чадсангүй өмнө нь тэмцэл шүгэн цэцгээс бөмбөг гарсан юм байна. За Франк Гарсия тасгалжуулагчид бол эхний үед өрөөсөө солилцоо оруулсангүй. Яг гарааны 5 тоглогчороо эхний үеийг дуусгаж байна. За инх туул эргээд л бод багаас орж ирсэн байна. За 10 секунд явц заалцсан байгаа. Эхний үеийн сүүлийн байж болохоор тоглохоог Улаанбаатар Амазон сэж байгаа. Келли Чон зогсоо шидсэн олон зай шидэлтэн амжилтгүй 3 секунд Нарангоо за таталж амжсангүй. Ингээд хоёр багийн тоглолтын ихний үе 22-17 Улаанбаатар Амазонс багийн 5 онооны илүүтэй өндөрлөж байна. Шууд амжилтын гол ивент тэтгэгч Заксон өмгийн спортыг дэмжигч Coca-Cola. За бид хүнд Нарангоогийн өнгөрсөн тоглолтод хийсэн үзүүлэлтийг харуулад өнгөрлөө үнэхээр бас чиг сайн тоглолтыг тухайн тоглолтод бол үзүүлсэн. 2 дугаар үеийн эхэлж байгаа үзэгчтэй инхт бол бөмбөгийг тоглолтод оролцуулсан Джефферсон. Нарангоо гэдэг бол ер нь өмнөх тоглолт гэлтгүй үе нөлөөлөгчнээс хойш их чигдэх сайн баг шүү те. Их тул Тул тэр хулангийн хамгаалт сайн болсон. Бөмбөслөө хурдан тоглоход Болрд руу гараадсан. Болрд нь Джефферсны эсрэг заавархаа үндсэн тоглохоо хийлээ дээ. Зүүнээр дуусгаж байна цэрэгний нөгөө талаас. Джефферсон. За нэвтээрээ л орсон доо зарлаад өгсөн. Хажуу шумш гисэн байна Нарангоо. За Винкс угаас. Алтоод огт нэгдсэн. За Алтоо багийн хувьд бол бас маш ариун түүхтэй баг. Ялангуяа тэр 90-ад оноос олон жил дараалж улсын чемпионат тэмцээнд бол төрүүлж исэн. Ийм багийг энэ жил сэргийгээд тэгээд Алтоод нэртэйгээр яг тэр нэрээр нь эзний дийлэгт оруулж байгаа юм байна. За тэгээд тасгалжуулагч эрдэнэч томч гэсэн өөрөө бас дэдгийн тоглогч байсан. 3-1 бол холбогчоор тоглолдог байсан. За Нарангоо угаалт бол үнэхээр ойрхон болж байна. Заяа. Тэгвэл 1 секунд үлдсэн байсан довтлож амжсан. За амжсан гэхдээ царигтаа хүрсэнгүй. За инхүү довтлооны хугацаа дуусч байна. 9 онооны зөрүүтэй тоглолт. Намын эрдэнэт бад орж ирсэн юм байна. За намын эрдэнэт бол Монголын сургуулиас дэдгээр орж ирсэн тоглогчтой нэг. За 3-3 бас тоглолт өнгөрсөн зуунд өдрүүлжсэн шүү дээ. Амазонсын 3-3 багаас бол тоглосон хулангийн холын зай шидэлт амжилттай болсон багийн 29 дэх оноо тооны зөрүү дахиад 12 болж болтлоо. Буцаад Нарангоо давуулаад өгсөн. За хүний илүү гараад ирсэн, ардаа үлдээсэн. Довтлоо оноштой болсон. За яалтчгүй. Будагтай талбайд хүний илүү болсон нөхцөлд давуудлаа үүсгэж чадлаа. Ариун цэцэг Болор эрдэнэ дундын зэнд довтлоо оновчгүй болсон. Хамгаалтын самбраа Джефферсон авч чадсан. Буцаад Джефферсон Нүрийн шуунаас бөмбөгийг Алтоодог тоглолтод оролцуулах юм байна. Хөргөд өгсөн мөнгөний эзэнд ирсэн. За буцаага Джефферсон өгсөн. Джефферсон задлсан. Шидэх боломжтой байсан ч гэсэн хамгаалт амжилттай боллоо. Улан Алтыг амжилттай болгосон. Гэтэ Алтоодын довтлогоо үргэлжлүүлсээр шалаад өгсөн бөмбөг. Джефферсон довтлогоо алдлаа. Амх юм бол алдлаа да буцаад Нарангоо 3 онооны шидэлт нь оновчгүй болсон. Энэ удаад харин хамгаалтын самраа Болорд нь авч чадсан. Шууд хурдан довтлогоо шилжиж байна. Улаанбаатар Амазонсын эхний солилцоо орж ирсэн. Урт насан Болор эрдэнэ оронд орж ирсэн юм байна. Келли Чон Тэрнэс лавсан Келли Чон ямар гоё дамжуултыг өгсөн бэ? Болор эрдэнэ самбардаар бариалсан байсан. 2 оноо авлаа. За 31-19 ярцаатай болсон. За эмхтэй лигийн багуудын үед бол Бензо усны гэдэг шиг л дээ.
Улаанбаатар Амазонс бол тасархай амжилттай байгаа ялчгүй. Довтлоо номчгүй болсон хамгаалтанд орсон буцаад хулан довтолж байна. Дундын шидэлж оновчтой болсон. За тийм Амазонсын хувьд бол одоо олон улсын тэмцээнд ч гэсэн үнэхээр одоо за оролцож чадна гэдгээ бас энэ зам харуулсан. За дээдлигийн авраг болсон баг бол эргчлийнхаа олон улсын тэмцээний эрхийг бол авч байгаа. Jefferson зүүн дээрээ орсон. Буцаад Амазонсын довтлоо 2 эсрэг 3-аар гарч ирсэн. За өөрөө ойлонг нь аргалаа довтлог амжилттай болж чадлаа. Онлоотрын улан 2-1 авч чадсан багийн 35 тоноо. За Гарсиа тасгалжуулагчаас дараагийн солилцоонууд орчод бэлэн болж байгаа шиг байна. Цаана Болорцгийг байх шиг сая уудаж ин. Заяа цаанд амжуулт номер Эрдэнэ. За өөрөө тоглох юм л удаа. Задлсан Нарангоо холын зан шидэл угаагаад орсон. За гэхдээ Нарангоогийн шидэлт бас шидэл дээр бас энэ зүйлээ ажилласан талаа харагдаж шүү. Шидэлт бол гараас их хурдан гарч байна. Болор Эрдэнэ сувс бол дундаас амжилтгүй өөрөө 2 туламжийг үүсгэсэн. Хулан энэ суларчлаа. Холын зан шидэлт зэрэгтээ орсон багийн 38 тоноо болсон Эрдэнэчлэгэн дасгалжуулагч чихний ахсын сүүлчийн завсарлаа захиаллаа. Шууд амжилтын гол ивент итгэгч Саксан мөнгөний спортыг дэмжиж Coca-Cola ажиллаж байна. Мөн шууд амжилтын гол ивент итгэгчээр хамтаа төрүүлж ялах нь Unitel. Шууд амжилтын гол ивент итгэгч Шунд Өрлөм амтыг зөвхөн KFC-гээс. KFC Дэлбэн тоглолтын эхний хагасын 5 минут 40 секунд үргэлжилж байна. Толтоод багийн тоглоо. За Соёлмаа толтоод багаас талбайд орж ирсэн байгаа. Славад өөрөө шидэлтийг үүсгэсэн. Соёлмаагийн шидэл амжилтгүй Келли Чуан атгсан бөмбөг автоод багийн тоглогчид ирчлээ. Тоглоо амжилтгүй болоод эргээд Улаанбаатар Амазонсын хурдан тоглоо Келли Чуан хүний илүүтэй гарч ирсэн байгаа да. Чуан Болорцэг эргээ Келли заагаас сайн шиддэг тоглогч аа. Нуудаарн тутсан Нарангойгийн самбар. За автоод багийн тоглоо. За номын нүүр шахсан. За Соёлмаа байсан юм байна. Алдаа авсан. Урт насангийн алдаа. За анжилгээд Болор Эрдэнэ битлээсээ эргээ ирээд одоо яг 100% эргэж ирээд гарааны бүлтний эргээ ирсэн. Тэгээ урт насан Болорцэг Болор Эрдэнэ ч гэдэг юм уу тоглогчд бол урд чамд яг минутаа хуваагаад тоглож байна энэ үлдлээ ихнээс. Өнгөрсөн сүүлийн 2 жил бол насан Болорцэг сойр тоглож ерөнхийдөө яг гарааны тоглогчдоор тоглож ирсэн да. Чуан. За шидэх гэж нэг бодж үзсэн. Ариун цэцгийг залаад өгсөн мөмөг урт насан дээр ирсэн 3 онооны шидэлтний оногч 2 боломж үүссэн довтлох үед нь алдаа гаргасан юм байна. За Jefferson мөр төр шүгч рүү эхлээд ариун цэцгийг тэр тоглооны алдаа штэ гэдэг шиг байна. Хоёр шидэлтийг ариун цэцэг гүйцэтгэн. Шидэлтний оновчтой болсон. За энд яг алдаа байсан үгүй юу харъя. Заасар тасдахаа задарсан байвал байхаар л байна тийм. За дээдлигийн 2 удаагийн авраг Улаанбаатар Амазонс. За Жефферсоны зүүн мөрөн дээр бол 2 одыг байлгасан байна. Jefferson. Тото бол одоо одгүй байна тийм өмсөл дээр. Шатаад өгсөн бөмбөг заавралтад эвгүй явсан ч гэсэн заяа дээр бөмбөг ирлээ. Тодорхой секундны бол амтсан юм байна сая. Эргээд Улаанбаатар Амазонс баг. Тутгаанд орно 20 оноо тоглолтыг заагж байгаа. Келли Чуан ямар том орон зай үүсчвэ. Келли Чуаны тутгаан дээр тэгээ алдаа гарсан. Зол заяагийн алдаа. За хамгаалтын маш том алдаа гарлаа. Келли Чуан ч гэсэн яг тэр нэг коридорыг ашиглаад сувсул яваарчлаа. За Вьетнам
Тамирчин Кэлэжон Эрдэнэчлэн дасгаж явж харагдаж байна. За Кэлэжон өмнөх тоглолтод Винкс эсрэг 25 оноо 8 самбар 9 дамжуулалт 4 бөмбөг тасалтай. За өмнөх тоглолтод бол чухал тоглогчид байхгүй байсан учраас Кэлэжоны хувьд бол их олон давталсан. Тийм байна. 29 давталгаа 25. Оноо авсан юм байна. Болор Эрдэнэ талбай дээр Чоны оронд орж ирлээ. 21 онооны зүрхлээ доолт үргэлжсээр байна. Заяа. Нарангоо. Винкс эсрэг тоглолт нэрийг санаж шүү. Тэгээд болор цэг баастер шот тэгээд Улаанбаатар амсаас авсан. Тэр тоглолтод Кэлэжон бас шагаага эвгүй гიშгшиг болсон нэрээ гайгүй мэн те. Уртаач сэтгүү тоглож байгааг бодоход болор Эрдэнэ урдан дотгоонд ороод ирсэн. Болор Эрдэнэ ариун цэг. За асуусал байсан шидсэнгүү уртнасан болор цэг. Джефферсон эсрэг заслан авсан. За Джефферсон сайн гарч янд аюул байдалд орсон. Уртнасан довтлооны секунд дуусаад өгсөн. Довтлоон дээр нь алдаа гарлаа. Хоёр дараалал алдаа гарчлаа. Тэглээ. За сая гарлуун цогчих шиг болсон. Зол заяа. Дараалалаас даагсан. За тийм ээ зул цайг алдаа 3 болсон юм байна. Орж ирэл дараалал 3 алдаа гарчлаа да. За шүрэгцэл байд орж ирж байгаа. Их туулмаа орж ирж байгаа юм байна. За өмнө тоглолтод Амазонсын хожигдлгөө цувралцахсад их л ойрхон байсан да. Сүүлийн секунд болорцэг. Бас рейсэн. Гэрээ үйлрлийг бас хожигдлгөө дуусгах юм бол тэр болорцгийн довтлогоо тий. За тэр тоглолт бол Улаанбаатар Амазонс толыг том санаалга болсон тоглолт байсан гэлээд болно. За Энерман. Эрдэнэ маа тий. Эрдэнэ маа. За довтлооны үзүүл Улаанбаатар Амазонс 53% байна. За ялчгүй сул довтлж чадаад байна Амазонсын юм бол. Амжилтаар бол найдвартай нэг тоглолт суулгаад байна. За яа. Олон за шидэлт хүрдсэн баха хаалт амжилттай болсон. За эргээд довтлсон муу амжилтгүй болор Эрдэнэ самбар. За арданы тоглогчийг үлдээсэн шүү. Өмнө илүүтэй гараад ирсэн. Сов суул урт насангийн холын зан шидэлт амжилттай болсон багийн 46 дахь оноо. За Алтайбад багийн хувьд бол завсралггүй үлдсэн байгаа юм бас. За эхний үе бас дайжгүй дууссан ч гэсэн хоёр дахь үе дээр зүрх гарчлаа. Тэглээ. Хоёрдугаар үед орог оноо спа авлаа шүү. Сэргэр Амазон сар их оноо авчлаа тий. Баг 17 оноотой дууссан. Сайн сайн. 2017 онд байсан юм байна. Тийм тэр хэвчээ тий. За Фран Гарсия тасгаж болж харагдаж байна. Спан мэрэгчлэлтэн. За Улаанбаатар Амазонс багт 2 дахь үлрэлтээ ажиллаж байгаа. За тоглолттой бол ер нь бүхий л юмыг нь шахдаг тий. Тийм. Шахаж гаргадаг. Ямар тоглож байсан хамаагүй хэдэн оноогоор одж исэн ч хамаагүй ер нь тултлан л ер нь тоглолдог. Ийм дасгалжуулагч байгаа. За манай эмэгтэй дээдлэрсэн баг эхний доолоос гадаад засгаж болж байгаа шүү. Тий. Тэгээд 10 тоо авчирсан. Дүү ерөөсүүд гадаад засгалжуулагч авчирсан. За албарч зөндөө оттоо байна уу? За болор Эрдэнэ. Тоглож жаана 26 оноо хэдийнэ болцсон байх шүү. Тон 4 секунд болор цэг наан ариун цэг аваашаа шидсэн холын цаашид нь угаагаад орсон. За яа. Их туул. За их туул холын шидэлтийг гүйцэтгэх самжилгаа. За тоглолтод эхний тосгооны оролцоо. За их туул хэд бол Монгол Шиогийн бүрэлдэхүүн бол тогтмол багтаж тоглодог тоглогч. Эрдэнэ маа. Болор цэг. За бүгэл. За. Ариун цэцлэгээр өвшөлтсөн дүүний оронд болор Эрдэнэ орж ирсэн байна. За болор Эрдэнэ Эрдэнэ маа гэсэн хоёр талд шамтаад л байдаг байлаа. Самбарлаа
тоглоом бүрсэн боллоо доо. Тул угаалцсан Амазонсын урд нутгаа уртнасан. За гоё дамжуултыг өгсөн. Болор эрдний дотгоор амжилтгүй болсон ямар нэг алдаа байхгүй юм байна. За эзэнгүй бөмбөг Амазонс дэрсэн. Мод чангараас бөмбөрснөө гэсэн үг юм байна. За хоёр шүгчийн шийдвэр зөвлөсөн Амазонс бөмбөрсөн байна. Хамгаалч асарсан шийдлээ. За автнасан ажим шумнаас бөмбөгийг оролцуулна 26 онооны зөрүү 1.7 секунд хугацаа. Тоглолт эхний хагас дуусаад үлдсэн байгаа. Уртнасан дамжуултанд таслагдсан шууд хорон тоглоонд шилжиж байна. Алтаа дугаас заяа. Артаа үлдээсэн баасан дулам 3 онооны шийдэлтний оногч болсон. 2 тоглоомжиг ихтэй түүнийг өөрөө үүсгэж чадлаа. Зөрүүд орсон хөөргөө самарцсан тоглоом оногчтой болсон. Инх тул 2 оноо авах үед Улаанбаатар Амазонс завсралын захиргааны үзэгчтэй тунадахгүй хэрэг авцсан. Эргэн босч одоо баяртай үзэгчтэй 2-ын тоглолтын эхний хагас үргэлжлэж байна. За алтан одын энэ од бол баг хэдэн од юм те? 3 6 хоёр талд нь байсан 8 11 10 гарсан юм битэж. За сая Улаанбаатар Амазонс багийн нэг тутгаан дээр бөмбөг алдаад эргээ хамгаалтанд бас нэг жижиг алдаа гарсан. Тэрэн дээр бол Персиа тасалж болох чиг гондооцаа шууд засварлага захиасан Болор Эрдэнэ олон зай шийдэлээр амжилтгүй. За ихтэй цааны давталгаа бол Персиа тасалж болох чиг таалагдсан байна. Заяа Басантлам. За пикнрол яваад доор довтлогоо амжилттай болсон. Шүрэн цэцгийн тоглолт ихний 2 оноо олжээ. Болор Эрдэнэ шууд шийдсэн шийдэлтний оногчтой болсон. Эхний хагасыг Болор Эрдэнэ 3 онооны шийдэлтээр хааснаар өндөрж ян үзэгчтэй. Тооны харьцаа 24-49. Амазонс илүү тунадахгүй 2-ын тоглолтын 2 дугаар хагасаар эргээ болцъя.
Шууд амжилтын платинум ивент тэтгэж Дасандаа буухан М-банк Улаанбаатар Амазонс автовод багуудын тоглолтын 2 дугаар хагас эхэлж байна. За эхний хагасыг 25 оноогоор Улаанбаатар Амазонс баг тэргүүлж дуусгасан. За энэ дэр унахтаа тэр мөрөө ивгүү дараад унтчихуу яв. За гайгүй юм шиг байна. За хоёр ч айхтар том бэртлээс сэргэж ирж байгаа тоглогчдоо тийм. Одоо л яг одоо формд орж байна тий. Лигийн үеэр хүртлээ. Дараа нь улирал дуусны дараа Про лиг дээр бас хийгүү хүртэл авчихсан. Хажуун шугаас Амазонсаг өмнөд орцуулсан. Хэлж байна. Доош өгсөн Болор Эрдэнэ 7 оноорт болсон. 2 оног Амазонсаг авч чарлаа. Ийг сайн нээж байна. 51 тоноо. Нөгөө талд Нарангоо. Нэгтүүл. Нэгтүүл нэг эсрэг тоглоод явсан. Задлаад өгсөн нэг заяа. Болор Эрдэнэ эсрэг Болор Эрдэнэс сайн хамгаалж үдэ. 3 онооны шидэлтэн онгоч болсон. Хамгаалтын самбаа. Дургашаа хүн гараад ирсэн 7 оноорт болсон. Ариун цэцэг 2 оноо багтаа авчлаа. За Улаанбаатар Амазонс их л одоо амархан сагсан хүмүүс тоглож байна доо. Эхний хагас ч гэсэн дамжуултуудаар бол яг одоо нэг их сайн суулж чадчихсан. Тэр чухаараа тооны өмнө бол 50-аас дээш тавилаа шүү дээ. Себастьян Лум 2 дугаар хагасыг хараанаас эхлүүлж байна. Дүүн ирвсүүдэд ойд нэлийг тоглож байсан тоглогч. За 2 өсвөлбрийг баасан болон дуудсан ажуун шумнаас нэг ах хэрэгтэй эхлээд заяа. За 2 өсвөлбрийг харъя. Нарангоо Ариун цэцгийн эсрэг зав суураас бүрэнтэй хамчид. Дамжуулт наслын цаан чуун таслаад шууд хурдан тоглох шилжсэн 3 эсрэг дөрүүлээ гараад ирсэн 7 онооч болсон. Ихтэй хоёр боломжийг үүсэх үед нь алдаа гарсан юм байна. Болор Эрдэнэ дээр алдаа гарсан. За Амазонсоос гээд Ариун цэцэг болон Болор Эрдэнэ гэдэг энэ өндөр тоглогчдын хүртэл ордон тоглохыг үнэхээр сайн дэмжиж байна да. За Болор Эрдэнэ одоогоор 6 оног чигсэн байгаа. Эхний шидэлтэн амжилтгүй болж байна. За өнгөрсөн жилийн үед бол 10 туудад тоглож үлрэлийг дуусгасан. Хоёр дахь шидэлтэн муу амжилтгүй. За ихтэй Ариун цэцэг самраас авчлаа.
Келли Чуан зай байсан холын зан шидэлт сэргэн онсонгүй дахиад нэг тоглооны самбар. Ариун цэг задлсан Болор Эрдэнэ догж ороод нэг илүү дамжуулт Болор Эрдэнэ дундаа шидээд мөн амжилтгүй. Босоод автоодгийн тоглоо. Нэгдүгээр дамжуулалтанд таслагдсан. Дамжуултууд сийцэнд очихгүй байна да. Чуан Болор Эрдэнэ задлсан. Цаашаа 3 онооны шийдэлтэнд онсонгүй. Хамгаалалтын самраа баасан тулам авсан. За одоогийн бүрэлдэхүүн яг үндсэн 5-ны жийж болохоос 5 тоглогч. Амазонс бол талбайд гарч ирсэн байна Тийм ээ. За Амазонс ер нь нэг цөөн тоглогч яг бол өнөөдөр. Тэгэхээр гарч ирсэн номер 1 хүнд байдлаа судлаа одоо ариун цэг эсрэг ялцчихгүй амаргүй байна. Келли Чуан болон Дарангойгийн эсрэг явж байгаа задлсан Болор Эрдэнэ зай гарсан холын зайн шидэлтэн амжилтгүй болсон. Гэтэ хоёр тоглогч Келли Чуан үсгсэн. За түрүүн тоглогч Болор Эрдэнэ хоёр нь авч байна. За Амазонс ч одоо хоёр Болор Эрдэнэ талбайд байгаа. Албан гадна бас нэг Болор Эрдэнэ ирчихсэн. Хоёрхан тоглолтыг үзээ сууж байна. За өнгөрсөн жил Амазонстай тоглосон. За Амазонсын хувьд бол яг нөгөө хоёр лидер нэрж байгаа учраас те яг үндсэн нэг одоо тавтаа те хооронд тоглуулаад ер нь үйлрэл хэрэг байна яаж нээж гэдгийг тоглохноос турчиж магадгүй. Тэрнээс бус залуу тоглогчд бол маш олон минутыг талбайд өнгөрүүл сайн тоглолтыг үзүүлж байсан. За тэгэхээр Гарсиа засажуулж бол ямар асуудалгүй бага турч үзэж байгаа хүмүүс бодож байна. Чуан айдахан болсон юм байна. Өмнө нь эсрэг шилжсэн баасан бол сэлгэний санхрын шилжлээ. Ажин шугнаас өмнө ахгүй байдгүй. Нарангоо Джеффс орж ирсэн баасан бол оронд 3 онооны шийдэлтэн оногчгүй бас 2 тоглолтыг үүсгээд тоглоом оногч таасан. Номер 2 оноо багтаа авчирч чадлаа. За Амазонс маш хурдан тоглоонд орсон дагуулan за автоодын хамгаалагч хэсэг хурдан арайж чадлаа. Ариун цэцэг номер 1 эсрэг хамгаалт сайн болж байна. Болон за нүүрний шугам дагаж ороод залдсан Келли Чуан холын зай шилдэг Джефферсны өдөөс гүйцэтгэсэн амжилттай болсон. За Чуаны хамгийн гол үлдэн зэвсэг бол Чуан шидэлж үдэ. Урон авч чадсан. Заяа. За заяа Болор Эрдэнэ намайг таарж байгаа юм. Нэгт бол за заяа. Нэгт бол за бөмбөгөд болж стан тавиад судлах хөлбөр явсан ч амжилтгүй болсон. Хүнээд орсон, дотлоо наалтанд орсон. Яалтчгүй. Бөмбөгөөрөө зогсон нөхцөлд бол хулангийн эсрэг тэгээд тийм амар биш. Ариун цэцэг Болор Эрдэнэ. За эргээд ариун цэцэг доор Болор Эрдэнэ номер 1 эсрэг бөмбөг дуудсан. Болор Эрдэнэ шохож ороод авсан дотлооны амжилттай болсон баг энэ 60 тоноо болж байна. 60-26. Нэгдүгээр Джефферсон Аден Келли Чуан. Манай зайн дээр хурдаар илэрх боломжтой гараад ирсэн дотлоо харин алдлаа. Тэгэхээр бас цэрэн доор орчих боллоо. Чуан. Ариун цэцэг. За гой гараад өгсөн дөө болон 3 онооны шийдэлтэнд оногч болсон. Зарим нэтийн лигт тоглож ирснээс хойш тэ энэ 3 онооны шийдэлт бол үнэхээр өндөр үнэтэй байгаа гэж байна. Рэйтинг гэж баг шидэлчээр тоглосон гэдэг чинь тий. Шидэлтийн хувьд бол маш өндөр болсон. Тэгэхээр болон бол бүтэц талбайд сайн тоглолтыг үзүүлдэг дээрээ тий. 3 оноо шидэлтээр бүр сайжруулсан гэхээр бол олон талбайд хэрэгтэй болоод байгаа. За Гарсиа засгалжуулагч бол энэ байнгын нэг юм хүүд гэдэг юм да тий. Онооны зөв ер нь хидчихсэн нэг тий. За Нарангоогоос бөмбөг гарчуу да. Заавгүй байна. Тоод багт бөмбөг өрөөлцсөн. Гарсиа засгалжуулагчийн хувьд бас тэгээ ямар ч үе те ингээд тоглогчдоо бүх хүчээрээ дайчлах нэг юм дадал суулгаалах шиг байна л да те. Ямар ч ойр эсрэг байсан хамаагүй, ямар ч нөхцөл байсан хамаагүй. Энэ бол бас тоглогч дараа нь бол эрэг дадал болж үлдэнэ. Номер 1 баанч болсон Болор Эрдэнэ самбар. За ингээ харахад тэгээд Амазонсын тав яалч үнэхээр одоо чигт сайн тоглоод байна да. Чоныг стацхан бол баг шоугийн одоо гарааны бүртгэл болохоор шүү дээ. Урч байдлыг стацхан.
За болрод энэ удаа 100 хэрэгсэн давталгаа номер эрдэнэсрэг 2 удаа ингээд тоглоомчлалтай болгож байгаа энэ үе дээр. За энэ үлрэж шүү дээ одоо авж байгаа дундаж оноогоор Amazon Spark одоо ардаа яваа багаас баг 20 оноогоор илүү байсан. Ер нь яг тооны үзүүлэлт хэрэглэгийг тасархай тэргүүлж байгаа да. Нарангоо дахиж ороод одлсон амжилтгүй. Болор эрдэнэ хаттгсан хулан дээр ирж байгаа юм байна. Хурдан давталгаа ариун цэцэг. За өөрөө зогсоо нэг шид гэж үзээд боллоо. Болор эрдэнэ. Хулангийн холын зан шидэл дахиад амжилттай болсон тооны зэрэг бүр холдож байна. Тэгээ Амазонсоос ер нь нэг тийм өөр төрөө бөмбөг удаагаад олон удаа залж байгаа зүрээс харагдахгүй байна тий. Эсвэл дамжуултуудаар биенээс суллаад оноонуудаа аваад байна. За ариун цэцэг болоо ер сайн амарсан харагч. Үлрэлийн ихний тоглолтод өөртөө сул гарч ирээд байгаа ч гэсэн тий. Ер нь л нэг хурж жоохоо удаан хийдэг юм а хийхгүй ч юм уу тий. Яалч нэг тийм ядартай болоодсэн. Тэгээд одоо л амарч орж ирээд сайн тоглолтоо үзүүлж байна. За нэр тамирчны хувьд зөвхөн энэ 100 гэлтгүй ер нь сүүлийн хэдэн жил бол байнгын л одоо тэнцээ болтаатай бэлтгэлтэй байсан заяагийн дамжуулалт хийсэнгүү. За энэ үед сурчлагын завсрал үзэхэлж яа үзэгчтэй тоохгүй иргэ олзъя. Шууд дамжуулалтын Platinum эмэлдэгч Ice Mark премиум брендийн шинэ төрөл Cookie Terrace зармаг бодлоо гарсан байгаа. За та бүхэн зарим худалдаж аваарай. Ламатра Амазонсгийн тоглоо Эрдэнэгийн дундын зашилт амжилттай болсон. За Ламатра Амазонсоос талбайд гарч ирсэн тоглогчид бүгдээрээ л оноо авлаа да. За болорцог оноо аваагүй. Бус нь бол бүгд оноо авлаа. Тэгээ зүүн шил болчих ашиглаж байна да. Тэгээд чуан бөмбөцлээд хурдан болгоно гадсан заяагийн өдөөс тоглоод алдаа авсан. За Жуаны үед бол бас бичлээс ирээд удаагүй байгаа. Хэцэнгуй хөнгөн мөртөл болж таарсан байна. За Улаанбаатар Amazon Spark-аас Эрдэнэт өнөөдөр талбайд анх удаа гарч ирлээ. За шууд дамжуулалтын Platinum ивент тэгчээр таны дижитал аяллаа ихтгэл түнш IT зон та компьютер, принтер, файл төхөөрөмжүүд IT Store-оос аваарай. За мөн шууд дамжуулалтын Gold ивент тэгчээр шунан дурлал автыг зөвхөн KFC-гээс ажиллаж байна. За таархаас амралт өдөр KFC-гээ захиалждаг. Зэжиг тоглолт тавцарай. За яа. За Jefferson гэж бодчихсон байна. Тоглолт эхлэлгүүлэх сайн тавьж ирсэн. Задлаад нарангоо өнөөдөр шидэл сайн байсан дайнуудаараа алдлаа. Jefferson самбар Эрдэнэгийн алдаа болсон. За нарангооч ер нь 2 оноо ихээсээ 3 онооны тоглоо гэх гол хийж байгаа өнөөдөр. За Улаанбаатар Амазонсын 2 дахь алдаа болсон Jefferson 2 торгуулийн шидэлтийг үүсгэн одоогоор 5 оноотой байгаа юм байна. За өнөөдөр чинь баг 3 дахь алдчихнуудаа ажлын шидэлтийг ажлын шидэлтийн гүйцэтгэл их тааруу байна. Хоёр дахь шидэлтнээр амжилттай. За Улаанбаатар Амазонсын тоглоо ариун цэцэг чоо. За зооны хамгаалт хийж байгаа юм байна. Залаад өгсөн 3 онооны шидэлтийг шийдсэн шидэлт нь оновчгүй. Болон чон за гоё өгсөндөө хөнгөн эзэндээ ирсэн энэ үед алдаа гаргасан юм байна. Заяа алдаа гаргасан бол та. За Эрдэнэт бүгд тоглолтод оролцуулсан Келе Чуан болон задлаад Эрдэнэт за тоглооны секунд 5 руу ороод ирлээ. Доор дамжуулалт их эвгүй дамжуулалт эзлэгдлээ. Эрдэнэгийн дамжуулалт байсан байна. За Франк Гарсиа тасч удаж ихэл дундууц чиндаа саний бөмбөлтнэр.
Шууд амжилтын платинум ивент тэгжээр дасандаа буун. Энэ банк ажиллаж байна. Энэ банкны найзтай байлаа. Заяа төвч ороод Тонцгийн дахиад араас тэгш орчлоо одоо. Нарангоо гоё хөдөлгөөн байсан. Нарангоог нь ухаар амжилтгүй хулангийн самбар. За Амазонсыг анзаарч байгаа хамгаалтын самбараа авах юм бол ерөөсө хоёр тоглогч бол шууд урд нь болохоор гүйж байгаа. За Барагсрын багийн тоглогчийн гараас хүм гарахтай зэрэгцээл уржигны хоёр тоглогч нь урагшаа шууд урд нь болохоор орж байна. Алтаодогийн довтлогоо гоё алсан да. Довтлогоо наанаштай болсон. Джефферсон 2-1 авч чадлаа. Ямар гоё довтлогоо хийж байж явсан. За энэ 7 хоногийн топ харавт орохоор л довтлогоо байлаа да. За тэгээд Амазонсын довтлогоо ариун цэцэг болон ариун цэцэг шүрэн цэцгийн өдөөс холын шилжтэй амжилттай болгосон. Тооны ярцааг ойртуулахгүй бол гэж юм да. Джефферсон. За хоёр хамгаалагч орхон байсан. Джефферсон 3-р үеийн сүүлийн 50 секунд ажиллаад эхэлсэн байгаа. Алхам тэгээд орсон Джефферсон тоглоомоор алдаа гарсан. За Джефферсон тэгээд яг самбарлуу дайраад орж байгаа тохиолдолд ер нь оноо болоод эсвэл алдаа авч байна да. Яг үр дүнтэй байгаа энэ самбарлуу дайрсан тоглолтууд нь. Улаанбаатар Амазонс багийн солилцоо төвийн тоглогч Болор Эрдэнэ орж ирээд ариун цэцэг эслэгээрөө шилжлээ. За ариун цэцгийн үед бол аль хэдийн 18 оног аваад эслэгээрөө шилжиж байгаа юм байна. За Джефферсон члөө шилжилтүүд болдгүй. Өнөөдөр хитгэж алдчих та. Хоёр дахь шилжилт нь хоёр дахь нэр амжилттай болсон багийн 32 дахь оноо боллоо. За яг 40 онооны зүрхтэй тоглолт болон баруун дайрсан, хамгаалж хараалсан Чон. За Амазонсны тоглоо цаана өөрсдөд дахиад тоглох хугацаа бол үлдэхээр харагдаж байна. Тэгээд Чон залсан дамжуултыг шүрэн цэцлээд эргээд Алтаод багийн тоглоо заяа хүний илүүтэй байгаа да. Джефферсон цааныг дамжуул Номингийн холын шилжилтний амжилтгүй болж байна. За Номингийн үед бурууснааг бол нандин үсэл Болор Эрдэнэ гэсэн тоглогчтой хамт. За 3-3 өсрийн шавч байсан ба. Өнөөдөр шавч байсан тийм байсан. За одоо тоглогч Чон энэ үеийн сүүлийн байж болох үст тоглоомны Улаанбаатар Амазонс ойс ихэр болсон байна. Сүүнийхд хамгаалт сайн болж энэ бидээ явсан. Дундын зэн тоглоомч хоёр тогломж үүссэн довтолж амжаагүй хаа. За ямтай шүүгчд үүсэх хаа. За ингээд шүүгчд бичлэгийг нэгтлээд эцсийн шийдвэрийг гаргах юм байна. За ямар тач гээд 3-р үе бол өндөрлөж байна. За шууд амжилтын Platinum Event дэгч спортыг дэмжих Toyota-гийн аль биеснээ дэлгэр Top Motors. За шүүгчд тоглоог цагтаа амжсан уу үгүй юу гэдгийг хэлж байна. Замдаш шүүгчд үзээд үзэж байгаа учраас тамирчид бол талбай дээр байх хэрэгтэй. За тооцоогүй байна ингээд. Тоглолтын 3 Хоёр багийн тоглолтын 4-р үе эхэлж байна. 72-32 Улаанбаатар Амазонс баг
Урд тэргүүлсэн байгаа. Шууд амжилтын Platinum-ын тэтгэж Ice Mark премиум брэндийн шинэ төрөл Cookie-тэй 90-тэй зармаг худалдаанд орсон байгаа. Ice Mark ах ихч нартай баярлаа. За Jefferson. Үний ихний дотоог цэцгэн байгаасаа доор дамжуулт ирээд 2 оноо олж байна. Нэмээд алдаа юм байна. Шүргэлцэг хэмжээний шилдэг үүсгэхээр боллоо. За Эрдэнэдийн алдаа гэж үзсэн байна. Залаад болох шинэ алдааг гаргаж таа. Ялч бас нуруу нам тий доор өндөр тоглож эсрэг хамгаалаад хэцүү байсан баг. Шүрэн цэцэг нэмэлт нэг шидэлтэй хийн. За хэрвээ өнөөдрийн тоглолтод Amazon-сог яалт байгуулах юм бол 7-ыг амжилттайгаар улирлаа үргэлжлүүлнэ. Харин автодогийг бол 3 гэсэн амжилттайгаар улирлаа үргэлжлүүлэх юм байна. За эмэгтэй хүснэгтийн тухайд гэвэл Amazon-с л дээшээ тасарсан болохоос бусад багуудыг бол зориулсан. Үүднтэй улирлын амжилттайгаар тоглолтоо үргэлжлүүлж байгаа. За 10 дугаар 4-3 амжилттай. Pirates 3-4. За энд автодоо тоглож байгаа. За тэгээд 1-6 2-4 гэсэн амжилттай. Давууц мань хоорондоо ойрхон. Ердөөсөө 2 ажлын зүрдтэй. 2 дараалал очоод ер нь байрал бол маш айтайхан болгоод ирэхээр ийм байгаа мэнэ. За тэгээд бас багуудын бүрэлдэхүүнийг харсан ч гэсэн ер нь их ойролцоо чигдэх юм байгаа. Тэгээд чон Болорнес лавсан нэг тоглох суларсан холын зан шидэл амжилттай болсон. Эрдэнэ хатгсан гэдэг Jefferson дээр ирчлээ. Урдны тоглож хараад ирсэн номи юм байна. Номын тоглоогоо алдсан. Jefferson-тэй 2 тогломжоор үзэлээ. Ямар хамаагүй болж байна тий. За гэрсэн ядас хажуулагчид бол лалц гарааны тоглогчдоо байлгаж шүү. Тэгээд чон Болор Эрдэнэ гэдэг. Заяа Зананы зэрэг дахиад жорт болох боломжтой гоё дамжигтыг өнгөсөн харамсалтай дотоо гарчлаа. За хийж болохоор тоноо алдаад байна да. Цаана уртнаас нь дохиж ороод доор дамжуулт Эрдэнэ ямар гоё дамжуултууд явж байна. Болор Эрдэнэ трийг нь 2 оноо олголоо. За тоглолтын ерөнхийдөө буучинаад хэлсэн. Ямартай ч Улаанбаатар Amazon-сын 2 оноо олж дуусч байна. Нарангоо Болор Эрдэнэ эсрэг. Заяа За хамаасаас ер нь нэг тоглогч одоо юу гэдэг 5-6 секунд бөмбөг залж байгаа ч дүрсрэг ер нь харагдахгүй байна да. За давхар солилцоор бол инх туул номын Эрдэнэ тоод багаас орж ирж байна. За номын сонсон шүрэн цэцэг болсон шиг боллоо. Залтууд гараад ирсэн 5 оноо тоглогч. Номын Эрдэнэ гарагтай. Тийм ба. Дөрөвнөл аваад гарааны тоглогчдод бодлоо. Гэличон дундаас самаалчтай шидсэн шидэлтэй амжилттай болсон. За Улаанбаатар Amazon-с багийн сүүлийн 2-3 жилийн бас легоноор тоглогчдын сонголтуудаас их гоё байгаа шүү. Өнгөрсөн жил Грэсберг Холонг бол үнэхээр сайн оролж тоглосон доо. Сүүлийн номер дээр Jefferson Заяа За дотооноос 3 бодоод унчлаа. Номын Эрдэнэний хэцүү байдлаас авсан тоглоом амжилтгүй Болор Эрдэнэ самраас авсан. Тоглоом чон шилжсэн Эрдэнэд Болор Эрдэнэ шийдлэн оноочтой алсан. За ер нь бөмбөг 3-4 дамжуулчихад л тийм ямар нэгэн байдлаар тоглогч суларч чадаад энэ Amazon-сын үед багийн 79 дэх оноо олсон. Тоглолтын үндсээ дуусахад 7 минут 15 орчим секундын хугацаа үлдсэн. За цаана 2 тоглогчийг оруулж ирэх, 3 тоглогчийг оруулж ирэх бэлэн болсон байна. Болор Эрдэнэ Болор цэцгнэр бол ямартай ч харагдж байна. Бас бямж бас харагдж байна. За энэ тоглолтын дараа 13 цаг 40 минутаас шинэ дасгалжуулагчтай Mongolians баг ховц шамхрууд эсрэг тоглох болно. Айл айл нь удирдлагтай дасгалжуулагчтай сольсон. Ер нь хоёулаа шинэ гэж явна л да тий. Тулгасгалжуулагч бол 2 туудагаал багаа дасгалжуулж тоглоно. Тэгэхээр маш гоё сонирхолтой тоглолт. Та бүхний хүлээж байгаа бол өнөөдрийн оргил тоглолт PlayStation Knights эсрэг бишгэлт металлын тулаан болох юм байна. За Италийн хувьд сүүлийн хэд тоглолт их л хүнд хайрууд нь үргэлжилж шүү. Өнөөдөр бол Knights-тай
тоглоно. Бямчаа цаана болор цэг сударсан холын зан шидэл. Амжилтгүй за болор гэж 2 дахь бол шүллөө тэмцсэн гэхдээ өөрөөс нь гол гарчээ. За болорт нэвдэл сул гүнгний араас маш сайн тэмцээд тоглож. Баасан болом. Гүргсэн тоглоом оногч болсон. Хамаатын самбаа болор цэцэг авсан. Болор эрдэнэ. Цэцэг. Насан. За бүгэн таслагдсан. Джефферсон. Өрнөдөө. За Джефферсны оноо 13 оноо авсан. Тоглолтоо үргэлжлүүлж байгаа маань мэдээж бага тэргүүлэх зүйлэлт. Шефсэг төвдөө тоглоомоор тэгш айхтар улааш тоглохгүй байгаа тийм. Хоёрнаа хичнээн тоглолоод тэр дөрөв тоглох боловч харсан үедээ тоглож байна да. За Amazon-ийн энэ дамжуулаад үнэхээр гоё болж байна. Хүмүүс залаад ах шаардлагаар байхгүй тоглоомуудыг хийж байна. За яг ч үсээд тасч удирчид бол 2 хичээлдээ ажиллаж байгаа. Яг ч нэг өөрийнхөө системийг бол угтаа суулгацсан байна. Тоглолтоос тоглолтод харагдаж байна да. За бид бүхэн тоглооны онцлог үзүүлэлтүүдийг харуулж байна. Чөлөө шийдэл 66%-тай. Жис за 90%-д Сулва манай тоглоо багаараа 50% үгээр маш өндөр үзүүлэлт. Тийм учраас олон онооны төлөвлөлт явсан бол нүүдэлт тоглооны үзүүлэлтийг харуулж байна. 15-аас 2 удаа бураас унаасан юм байна. За 90 үзүүлэлтүүд харагдаад өнгөлөө. Шийдэлт номч болсон. Мартин самра болор ирдэн. Цэцэг. Ирдэн. За насан мөнгө аваад. Тоглоом оногч болсон. За Джефферсон. Гурананы шийдэлт оногч болсон. Болор цэцэг. Тоглоонд. За эдгээр рүү чийсэн амжилттай. Джефферсон тастад тоглоом шилжиж байна. За 2-9 дөрүүлээ гарч ирсэн. 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Нарангоо. Багтаа 3 оноо авчирлаа. Баян 41 төгөө авсан. За Нарангоо өнөөдөр 9 оноотой тоглолтоо үргэлжлүүлж байна. Болор цэцэг. Болор эрдэнэ. Өөргсөн тоглоом самбардаад орсонгүй. Хамаатын самбаа. Нарангоо авлаа. Баасан толгонд тоглоом шилжиж байна. Нарангоо. Шидэлтэн оногч болсон. Буцаад Нарангоо бөмбөгийг авч чадсан. Гарсыг засгалжуулж бас нэлээд сэтгэл дундуур байна да. 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Багийн 44 дэх оноо. Нэгтүүл. Сарцаад чөлөөтэй захил ууртай байна да цаана. Тэгээ баг нь хэдэн ч оноор хожиж ирсэн. Иймэрхүү нэг жижиг алдаа гаргах юм бол тохой бүрдэн тоглогчтой бол ихнүүдээ зэмж гаргаж байгаа. За тэгээ бүр тайм аут. Гэсээ тасгалжуулагчаас ирж байна. Гэсээ тасгалжуулагчсан. За ингээд тоот гэрэг олзъя. Шоу дамжуулалтын платинум ивент Гарсиад тасгалжуулагчийн захиалсан тайм аут болсон. Инглэн өнөөдөр төлөвөд анх удаа гарч ирлээ. Гарсиад тасгалжуулагч бол түрүүний шок нь орсон байдаг тийм. Тийм нөрөний юурэл гаргасан байсан 3 онооны шидэлт амжилттай болсон. Уртнасан. Багтаа 3 оноо авчирлаа. За тэгээ Франксиад тасгалжуулагчид бол Монголын эмэгтэйчүүдийн одоо үндэсний шоугийг бас тасгалжуулж байгаа. За энд 2 дахь боломжийг инх туул үүсгэсэн. Яг ч нурууны зөрүү доор үүсчлээ. За инглэн гэж энэ залуу тоглогчид бол 9 тас багийн бүрэлдэхүүн байсан санагдаж байна. Улаанбаатар Амазонсын Pro League-ийн бас 3-3-ын багуудад тоглодог юм. Тоглож байгаа.
За драфтаар орж ирэхээс өмнө бас лигийн хүрээнд Амазонсын бүрэлдэхүүнд нэрлэгдсэн санагдаж байна. За тэгээд драфтаар орж ирсэн хажуугийн чам шиг зай. Шигэд авчлаа. Тэглээ. За соёлмаа алтан удаагаас толгойд орж ирсэн яалчгүй шигцэн байна. Автодогийн тоглоо инх тул бөмбөгтэй. Заяа. Дамжуултанд эзэндээ ирсэн инх тул 3 онооны шийдэлтэнд дутсан. За бүгний төлөв тэмцэл өөрөөс нь бөмбөг гарсан. Улаанбаатар Амазонс огт бөмбөг шилжиж байна. Тоглолтын үнцэнсэг дуусахад 2 минут 36 секундын хугацаа үлдсэн. Шууд дамжуултын голын тэтгэгч Саксан Муу спортын дэмжигч Кока-Кола ажиллаж байна. Нэгэн. За гоё дамжуултыг өгсөн шүү. Урт насан. Илүү олон толгойд ойрхон байна да. Өөрөө товтлоо дамжуултгүй болсон. Тэгээд алтан баг тоглох боломжтой болж байна. За яа. Нэг тул за инхлэнгийн эсрэг бол тоглож болохоор харагдаад байгаа шүү. Нарангоо, зарнуудч нарангоо Поконоогоо бүгдээ гаднаас авлаа да. Задрсан гэрсэн ядсгаж боловч дуурсаар л байна да. Багт хожигч байгаа шиг л. За энэ тоглооны алдаа болсон. Бэмжогийн алдаа болж байна. За Улаанбаатар Амазонс багийн хувьд өнгөрсөн жил ийм хөгжлийн лигт байсан. Энэ жилээс бас өөр багтай хамтарч байгаа. Бараг тусдаа багтай болж байгаа шүү. Эрхэд тэгрийн шагаа багтай өнгөрсөн жил бол хамтын ажиллагаа нараа. Эрхэд тэгрийн Амазонс лигтийн хөгжлийн лигт оролцсон. Занд Томсконд 7 руу орчихсан байгаа. Хамгаалалт сайн болж байна. Заяа задлсан наан номин байсан байна. Хотын шийдэлтэнд амжилтгүй болсон. Насангийн самбар. Шууд отлон шилжсэн болор цэцэг давлаад өгсөн мөг инхлэн илүү алхам дээж бөмбөг оруулсан. Эсрэг бүхэн бөмбөг шилжээр боллоо. За залуу тамирчтай үед бол яг нэг талбайцаар бүрүүлж байгаа 100 минутаа сайн ашиглах хэрэгтэй дээ. Номин Слава зай гарсан өөрөө шидэж байгаа юм байна. Номингийн шидэлт амжилтгүй болоод хажуугийн шам аргарлаа. За ингээд 1 минутын хугацаа тоглолт дуусаад үлдэж байна да. За тоглолтоос Монголианс болон Ховд Шонхрууд багийн тоглолтыг таавхан үзэх боломжтой. За ямар гой дамжуултыг өгчөө. Болорцгийн тоглоом дээр алдаа гарсан. За инхлэг гэж тоглогчийн үед бол хувийн ур чадвар үнэхээр өндөр тоглогчоо. Сүвжих тоглогчтой нэг. Шидэл нонортой болсон болор цэцэг. Хоёр дахь шидэлтийн наамтай ард цай. 35 онооны зөрүүтэй тоглолт 36 онооны зөрүүтэй тоглолт. За яа. Нарангоо бөмбөг авсан. Нарангоогийн хувьд 11 оноогийн тоглолтод авсан байгаа. Хоёр дахь боломж үүссэн. Заяа угаалж байгаа маань Амазонсын хурдан довтлогоо урт насан гараад ирсэн довтлогооны амжилттай нэмээд алдаатай. Номингийн алдаа. Насангийн нэмэлтний шийдэлт нь бас их төвд боломжийг үүсгэж байгаа юм байна. 30 секундд 14 үүсгэлэн бодлох юм байна. Эрдэнэ одын ялын зан шийдэлт нь нонсонгүй инхлэн 2 дахь боломжийг үүсгэж байгаа.
Айртнуудын тусган дээр Нарангой хаалт хийсэн. Бямбжаа за тогтлон өсөрөө хаалт тогтлоод босглоо та Амазонс эрт хоноо. Нэмэн За ингээд үзэгчдээ 90-50 ярцаатай Улаанбаатар Амазонс баг Алтан бод багийг 40 онооны зөрүүтэй булгаа авлаа. Ингэснээр Улаанбаатар Амазонс багийн хожигдолгүй цуврал үргэлжлэхээр болж байна. Эдгээр таамтаас үзэгчдээ баярлалаа. Дуудахгүй дараагийн тоглолт буюу Монголиас Хонц Шонхроод багуудын тоглолт эхлэх болон тухайн тоглолтоор эргээ уулзлаа түрээртэй. Нэг хоёр. Эргэн татам морил үзэгчдээ та бүхнийг холын Арука нартай уулзуулаад байна. За гавьтуудын маань хувьд багагүй хугацааны дараа талбай дээр эргэн ирлээ. Өнөөдрийн тоглолтын мэдрэмжээсээ олцож. Мэдээж миний хувьд бол 1 сарын хугацаанд амралттай байж байгаа. Тэгээд бараг сар хагасны дараа талбай дээр буцаж тоглож ин. Тэгээд ер нь тоглолтын өмнө нэлээд догтлолтой, хүлээлттэй. Тэгээд сагсан бөмбөгт яагаад тайртайгаа буцаад яг мэдэрсэн тийм гоё мэдрэмж авлаа яг. Багийн зүгээс 1 сарын хугацаанд амралт өгсөнтэй энэ амралт хэр нөлөөлөв хэрвээ энэ амралтыг өгөөгүй бол нэлээд ачаалттай бас удирдлыг эхлүүлэх байлаа шүү дээ. Ямар ч 1 сар амрах хугацаанд нэг өөрсдөө нэг амрах хугацаа ч юм уу амралтаар ингээд дээш явдаг ч юм уу аяллаар яваа. Тэгээд өөрсдөө гэмтэл байгаа. Тэрэн дээрээ сайн имчилгээ хийгээд яг сарын дотор ингээд сарын хугацаа амар богинохон байлаа. Тэгээд амар хурдан орж ирэхийг амар хүссэн. Тэгээд дээрээс нь амар удаан сагсан бөмбөг тоглож чадахгүй байх мэдрэмж амар хэцүү юм байлээ. Тэгээд орж ирээд лигтээ орж ирээд тоглосон ч амар гоё байна. Өнөөдрийн тоглолтын тухай ярих юм бол 3 дугаар үеийн эхлэлт гэхэд айл хэдийн 40 онооны зөрүү үүссэн байсан л та. Гэхдээ сүүлийн шүгэл хүртэл танаа багийнхаа маш их дайчин тоглолоо. Багийнхаа энэ тоглолтын юунд хамгийн сэтгэл хангасан байна? Манай коуч Фран бол баян хэлж байгаа. Одоо бид нэр одоо яг энэ өндөр стандарттай тоглож бид нэр плей-офф финал гарахад бид нэр тэр стандартаараа илүү бариад ингээд яг нэг хэмжээндээ байж чадна. Байнгын өндөр ийм темптэй өндөр ийм хамгаалалттай тоглохыг бид нараас байнга шаарддаг. Тэгээд бид нэр бас ингэж өндөр стандарттай тоглосноор бас бид нэр ингээ Монголын эмэгтэй сагсын бас стандартыг илүү өндөр өргөж чадж байгаа юм болоо гэж бодож байна тийм. Энэ удирдлагын бүрэлдэхүүний тухайд юу хэлмээр байна? Сүүлийн жилүүдэд Амазонсны лигонор тоглогчдын сонголт бол маш оновчтой байгаад байгаа шүү дээ. Манайх яг лиг эхлэхээс өмнө 1 сарын өмнө ч юм уу яг нэг авчираад лигонорт авчираад явуулаа. Дээрээс нь манайх шинэ хүмүүс авсан нөгөө багуудаас болрогч авсан. Тэгээд нэг өөрчлөлт гэх юм бол яг өмнөх баг дээр ганц 2 хүмүүс өөрчлөсөн болохоос нэг амар өөрчлөлт орог байгаа. Тэгээд дасан зогсож ер нь чадчихна уу? Хэр уусч байна? Тийм манай багийн бас хамгийн давуу тал нь яг бид нэг хамтдаа маш сайн ойлголцож чаддаг гэж бодож байна. Тийм болохоор ч бас энэ талбай дээр энэ ойлголцол өндөр байдаг баха. За баярлалаа. Гавьтын нэрэн кисээ бас гоё.
Стогоо явсан. Нэг сар хугацаанд амарч байхдаа зөндөл юм амжилтлаа. Баярлалаа улиралтанд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ Amazon-ийн аварга хамгаалах улиралт нь одоогийн байдлаар нэгч баг саад болоогүй тэд 7 тэг гэсэн амжилттайгаар хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Хэсэг хугацааны дараа ховч шонхрууд болон Монголиасын тоглолтоор иргэн бол.